Өнөөдөр харааны бэрхшээлт иргэдийн дунд хонхтой бөмбөгийн улсын аварга шалрах тэмцээн боллоо. 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээн 11 аймаг 4 дүүргийн нийтээ 170 гаруй тамирчид оролцсон юм. Улсын хэмжээнд харааны бэрхшээлт 35 мянган иргэн байдгаас 200 гаруй энэхүү спортоор хичээлдэг байна. Харин Орхон аймгийн хувьд харааны бэрхшээлт 400 гаруй тамирчид байдгаас 20 гаруй хүн хонхот бөмбөгийн спортоор хичээлдэг. Хамгийн бие тамир спортын газар халуун жүжигчний хэлцээс зохион байгуулж байгаа энэ удаагийн 2019 оны хонхтой бөмбөгийн улсын аварга шалралт тэмцээнд нийт орон нутгийн 11 баг, хотын 4 баг, нийт 15 баг, үүнээс эрэгтэй тамирчид 15 баг, эмэгтэй тамирчид 13 баг гэдэг онцлогоороо бид нар 7 дахь улсын аваргын тэмцээнд зохиож байгаа боловч энэ удаад хамгийн их баг тамирчид сугалсан масар их том тэмцээн болж байгаа. Энэ тэмцээн бол одоо 6 сарын 27-28 дүүрэгчтэй 28-нд дөнгөж гаргаж дууссан. Энэ хонхтой бөмбөгийн спорт нь болохоор одоо паралимпийн төрөлд багтдаг. Тэгээ ерөнхийдөө энэ паралимпийн харааны бэрхшээлтэй иргэдийн спортын төрлөөс хамгийн элит спорт гэж явагддаг байгаа. Шилдэг тамирчдыг дурлал одоо манайд энэ яг хонхтой бөмбөгийн спорт сүүлийн 4 жилдээ маш эрчимтэй хөгжиж байгаа. Манай холбооны зүгээс ярихад хүсэлтэд манай холбоонд гарах юм бол манай холбооны зүгээс дасгалжуулагч мөн шүүгчдийн сургалтыг явуулж болж байна. Тэгээд дээрээс нь мөн аймагт дараагийн 5 газтай хэрвээ яриа хийж тохирох юм бол тамирчдын цог сургалтыг ч оруулахад манай холбооны зүгээс татгалзах зүйл байгаа. Өөр цаашид бас хэрэгжүүлэх үү? Одоо манай холбооны зүгээс ерөнхийдөө энэ улсын аваргын тэмцээнүүдийг олон улсын стандартаар буюу бүтэн цагаар явуулдаг болсон байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ Эрдэнэт хотод болж байгаа улсын аварга тэмцээнээс хойш одоо ерөнхийдөө улсын аваргуудыг аймагуд өөр өөрсдийнхөө орон нутгад зохион байгуулах гэсэн хүсэлт маш их ирж байгаа. Тийм болохоор энийг далимдуулаад энэ орон нутгуудад улсын аварга болгоход одоо бие биенийг аймагтаа зочлоод газар үүсгэн зэрэгцээгээр ингээд энэ спортоо дамжуулан бие биедраа хөгжүүлээд ингээд спорттой илэгтэй тийм хамт олныг л улам их хүрээнд хэлхийг хүсэж байна. Манай Орхон аймгийн баг тамирчид улсын аваргын энэ хонхтой бөмбөгийн тэмцээнд 2011 оноос хойш оролцож байгаа. Тэгэхээр ер нь дандаа медалийн байранд ордог байсан. Тэгээд тэр утгаараа энэ жил одоо хонхтой бөмбөгийн улсын аваргыг Эрдэнэтэд манай орон нутагт анх удаа Эрдэнэс зохиож байна. Тэгээд энэхүү тэмцээнийг бас зохион байгуулахад Орхон аймгийн засаг даргын хамгийн газар болоод халамжийн газрын мэргэжлийн жаргал сайхан болоод одоо хаангаар спорт зөвлөмөрөд олон хүмүүс бас дэмжиж хамтран ажилласны хүчинд одоо Улаанбаатар нот болоод хөдөө орон нутгаас нийтдээ 150-60 гаруй тамирчид ирж оролцож байна да. Одоо энэ тэмцээн дээр Солонгос Инчоны хонхтой бөмбөгийн холбооны хамт олон солонгосчууд ирсэн байгаа. Хөдөө орон нутгуудад сургалт хийж байгаа. Тэгээд сая Орос хотод одоо солонгосчууд маань сургалт хийгээд нэг сарын хугацаанд хийсэн. Тэгээд өнөөдөр ирээд одоо Улс аймгийнхан бол маш сайн тоглож байна. Тэгээд энэ мэдсэн цаашаа орон нутгийнханд одоо сургалт хийх тал дээр солонгосын баг хамт олон манай холбоотой бас хамтарч ажиллаж байгаа. Хонхтой бөмбөг нь паралимпийн төрөлд багтсан харааны бэрхшээлтэй хүмүүс тоглодог спортын төрөл юм а. Тэмцээний журмын сонсголоороо хонхтой бөмбөгөө нөгөө тал руу шидэн довтлож хамгаалах журмаар барьж авдаг. Манай оронд 20 жилийн өмнөөс орж ирэн өдийг болтлох хөгжсөөр байна. Тус тэмцээнийг хонхтой бөмбөгийн спортын сонирхогчдын хүрээнд өргөжүүлэн тамирчдын ур чадвар, арга техникийг нэмэгдүүлэн олон улсын паралимпийн хонхтой бөмбөгийн тэмцээнд амжилт гаргах шилдэг баг залуу тамирчдыг тодруулах зорилгоор зохион байгуулж байгаа юм а.